Яасан багшаа? Яасан бэ? Хичээл хийж штэ нараа үзэг харагдаж гин үү? Тайсон усан бодог идэх чинь. My god. Оо, энэ ямар MBS юм бэ? За сайн байцгаана үзэгчдээ. Нартаа ч юм уу, сартаа ч юм уу өдөр Тайсон намайг үзэхэд ороод ирвэ да. За энэ удаагийнхаа бичлэгэндээ та бүхэн тавтаа марилцгаа. Энэ удаагийн бичлэг айгүй нэг тийм балаа бичлэг ээ. За балаа гэхин цааш нэг тийм сонирхолтой. За балаа гэхин цааш нэг тийм сонирхолтой маягийн бичлэг хийх гэж сууж байна. Ямар бичлэг вэ гэхээр амттангуудыг хичээлийн хэрэгслүүдтэй холбож эдэн за сургууль дээр ерөнхийдөө амттангуудыг хэрхэн яаж нууцаар ингэж сайхан шургуулж хичээлдээ авч орох вэ гэдэг тийм бичлэг байгаа. Тэгээд ямар ч сүмгдэрээ альбан ясаар бичлэгэндээ орцгоё. За энэхүү бичлэгийг чи хийх гэж өстө бөө юм боллоо. За яасан бэ гэж би бүр ингээл гэрийнхэн дээр доор байдаг айлын ингээд хаалгыг ингэж тогшлоо. Утас зүү байна уу гэд одоо ийм утас зүү мүү ингэж хүн амтан ингээд сургалж хайж оллоо. Би ингээд одоо Улаанбаатарт ингээд нүгэд ирсэн байгаа хгүй. Дарханд биш Улаанбаатарт амьдарч байгаа. Тэгээд дархныхаа гэрт ингээд байхгүй байгаа болохоор ингээ наад захын одоо энэ мэтчлийн юм зүү утас мутас гэдэг юм надад ерөөсөй байсангүй тэгэл та түмэн амтныг царай алтлаа. Тэгээ хүнээс гуйжныг хайж оллоо, хүн гуйжныг зүү утас оллоо. Айгүй олон хүнээс царай алдсны үр дүнд нэг бичлэг ямар ч гэсэн гарах юм шиг байна. За хамгийн ихнийх нь болохоор энэ зурган дээр гарч байгаа хүзүүний зүйлт заяа. Одоо яг энийг ингээд харах юм бол ингээд чихрээр ингээд хүзүүний зүйлт хийсэн байгаа. Би гэхдээ чихэрний оронд арай өөр хоёр бүтээгдэхүүн хэрэглэе гэж одоод өөр хоёр төрлийн бүтээгдэхүүн бэлдсэн байгаа. За хамгийн ихний бүтээгдэхүүн болохоор бүгдээрээ энэ хөө сан чипсыг ашиглан хийх болно. Сан чипсээр болохоор бүгдээрээ ингэж хүзүүний зүйлт хийж зүүн заяа. За мэдгүй ямар ч леснийг тийм хийх гэж юм. За энэ чипсыг болохоор Солонгост манай нээзүүд архины даруулганд айгүй их хэрэгэлдэг байсан. Тэгээ би ямар ч хэлсэн өөрөө анх удаа худалдаж аваад анх удаа хэрэгэлж үзэх чинь. Тэгээд найзуудаа айгүй их сансан юм хөөх юм. Тэгээд за яг авчи гэж бодсон. Улаан тэгээд ногоон өнгөтэйг бүгдээрээ холиод хүзүүний зүйлтэй хийцгээе. За харах юм бол доторх нь ийм. Энэ чипсний доторх нь ингэж ерөөсөө бицраагүй байна. Айгүй хөөрхөн ингэж том дөрвөлжингээрээ байна. Тэгэхээр хүзүүний зүйлт хийхэд болохоор биднэрт ингэж зүү утас хэрэгтэй заяа. Яана одоо энэ миний одоо сөдбөж чадахгүй шүү дээ сохоос уулгаа чинь. За ямарс энэ минийг одоо ингэж нүх мүхээр нь бүгдээрээ ихлэ оруулах ёстой. Тэгэл ерөнхийдөө бол одоо ингэж зүүгээ хот татгаал тэгэл хүзүүний зүйлт юм болох ёстой юм. За ямарс энийг оруулнаа. Хөө ороод наад. Ямар хурд орч. Хөө би чинь бүр сүлбүр тайсан юм шүү. Шууд орчлоо шүү. Сүлбүр тайсан хоо. Би чинь бүр юм зүм чинь сүлбөхтэй өстой мэрэгжлийн юм шүү. Тэгээ энийг хичээлдээ яаж нууцаар авч ороод явна гэх юм бол хүзүүний зүйлт. Багшаа эн чинь хүзүүний зүйлт болохгүй бол хясаан хүзүүн зүйлт гэж хус заяа. Тэгэл хясаан хүзүүний зүйлт зүүж байгаа юм шиг харагдаад хичээлдээ ингээд та нар ингээд чипсээ ингээд хүзүүндээ сайхан зүүж аваад хичээл дундуура ингээд хүзүүнээсээ сайхан ингээд идээд байх боломжтой. Би ер нь ойдлчин болдог байж би чи иймэрхүү юм зүм чи айгүй хөөрхөн хийчээд идэм биш. Чипс ойдог ажил байна гэж байх үзэгчтэй. Чипс ойдог тайсан болчмоор ах юм. Би гэхдээ энэ сүүлийн хэдэн саруудад чипсэнд ямар ээлтэй байна те. Чипсний рекламын тоглоол, чипсээр үзүүний зүйлт хийгээл. Чипсийн онгон тэнгэр мингэр нь орцсон юм шүү надад тэр. Солиотой юм. Яа, хувцас ойж үзээгүй ч гэсэн амьд ёсныхаас чипс ойж үзлээ. Энд ч бас хөөхөө би ч мөр алаад юм шүү. Миний муу ээж үзвэл хараарэ. Хүүн ойдолчин болсон. Гэхдээ чипсний ойдолчин. Үгүй яах вэ тэгэл ойж л байвал болоош. Тийм ээ ээжээ. Үгүй яах вэ зүтгэж нэг зүйлт олсон шүү хөө энэ араа. Одоо ингээл энийг зүг. Йоо амар гоё харагдчихш. Йоо би чинь баг дизайнер юм шүү дээ. Йоо. My god. За одоо ямар ч гэсэн бүгдээрээ хүзүүний зүйлтэй чипсээ амсаж оноо өгцгөөе. Хөөх энэ ихтэй болд юм ба шүү. Ямар гоё юм. Одоо хүзүүний зүйлтэй л одоо ингээ хичээл дээр ингээл нууцаар идэх гэсэн үг шүү дээ. Яасан багшаа? Би мэдээгүй шүү дээ. Би идээгүй. Чи хүзүүний зүйлт авахгүй юу? Ингээл суух нь шүү. Хүзүүний зүйлтэн чипсэндээ би ингээд 10-аас 10 оноо буюу 100 таа өглөө. Айгүй гоё харагдчихээн тий. Йоо. Бас амьд явсныхаас чипсэн хүзүүний зүйлт зүүж үзтгэл юм байна. За дараачих нь болохоор дөнгөж саяны хүзүүний зүйлтээ болохоор арай өөр бүтээгдэхүүнээр хийн заяа. Ямар бүтээгдэхүүн гэх юм бол бүгдээрээ Oreo гэдэг бичээнээр хийн. Ингэж долоож молоогоод ингэж хийдэж шүү манай ээж. Одоо саяных шиг нөгөө сүлбүр зүгээрээ сайхан сүлбүрдээ явчихсан заяа. Одоо сүлбүр тайсан ч одоо сүлбүр ажиллаа хийн шүү дээ. Одоо ингээд харжээ. Одоо энэ юу байгааз энийхэн голоор ингэж оруулаад oh my god энэ амар гоё орд юм байна. Нөө зүүн гарч ирдгүй. Хөөе. Зүүн гараач. Одоо нэг ингээд хүзүүний зүйлт маань бэлэн болно шүү те. За ямар ч байсан нэг иймэрхүү хүзүүний зүйлт маягийн боллоо. Одоо бүгдээрээ эднэрийг энийгээ сайхан зүүж үзцгээе. Йоо, баг коллекшн юм шүү.
Амттангаар хэрхэн яаж хүзүүний зүйлт хийх вэ collection. За одоо бүгдээрээ амсаад оноо өгцгөөе. Одоо хичээл дээр ингээл хийдэж шүү. Яасан гшаа? Яасан бэ? Яасан? Юу хараадах юм идээгүй штэ. Идээгүй шүү. Надад ч гэсэн яг энэ хүзүүний зүйлтийн санаа бол үнэхээр таалагдлаа заяа. Бүр солиотой. 10-аас 10 100-тай. Гимэн жоохон хувцас заваарах юм байна. Яалтчгүй нөгөө нэг амттан болохоор зүгээр л хүзүүний зүйлчийг харагдаж байгаа ч гэсэн одоо энэ цаана бол миний хувцас бол амар заван болж байгаа шүү заяа. Дараагийн бид бүхний туршиж үзэх арга болохоор одоо яг энэхүү арга байгаа. Энэ бол гэхдээ ариун цэвэр маш сайн хангасан байх ёстой. Та бүхэн минь ингээ сайхан дотор цав маавгаа сав баглаа богдлын одоо сав маавыг нилээн сайн угааж иж чихэр мэхрээ ихгүй бол тэгээ цавуу идчихвдээ заваарад та нар тэгээд за ямар ч гэсэн одоо энэ цавуугаа бүгдээр авах юм. Ингээ цавуугаа авчлаа. Энийтэй бүр сайхан мүлчийлэн сайхан угаачаад ирье. За ямар ч гэсэн угаагаад доторх нь ингээд хоосрох юм. За тэгээ ингээ хоосронгууд нь бүгдээрээ яг энэ дотор нь ингээ багтахаар хэмжээний нэг юм чихэр хийх өөрөөхөө идэх дуртай төрлийн чихрэл одоо энэ дотор хийнэ л гэсэн үг. Ямар ч байсан бүгдээрээ энэ дотор чихэр маань бүр яг төгс таарад байгаа юм шүү. Хараа. Йой. За Тайзоны хийсэн уран бүтээлийг харцгаая. Онгойлгоцгоё. Хөп. Мой. Энэ хараа. Ингээл чихэр. За одоо ингээл эний чи ингээл эргүүлэнгүүт ингээ гарч ирдэг хар. Тэр хараа гарч ирж байгаа сте. Яй. Одоо ингэнгөө дахиад гарч ирнэ. Йой, солиотой. Замаас амсцгаая. Та нар өөрсдийнхөө туршдаа чихрийг ингээд дотор нь ингээд хийж байгаа мэдвэл гоё юм байна. Гэхдээ ерөнхийдөө бол энэ аргыг бол зөвлөхгүй. Энэ бол жоохон савыг угаахад амар хэцүү байд юм байна. Тэгээд та бүхэн минь ер нь YouTube дээр яг иймэрхүү арга англи хэл мэл дээр үзэх юм бол ер нь битээ дөрөөж чигээрээ. Ягаад вэ гэх юм бол ингээд цавуу идэх магадлал маш өндөр байгаа юм байна. Би сая ингэж угаах гэж нэлээд зовж иж угаалаа. Ер нь айгүй хэцүү. Ер нь тэгээд чихрээ бараг цавуутай хольж идэж байгаагаас ялгаагүй байд юм байна. Тийм болохоор та бүхэн минь болж өгвөл энэ аргыг битээ туршаарай. 10-аас за жоохон цавуу мав одоо нөгөө сав мавыг угаахад амар хэцүү байсан болохоор 10-аас 8 буюу 80-таа би өглөө. Дараачийн арга нь болохоор маш амархан заяа. Ямар арга вэ гэх юм бол ийм үзэгний сав худалдаж авсан. Дотроос нэг хідэн төрлийн ийм үзэг харандаас зориулж авсан заяа. За одоо тэгэхээр энэхүү хичээл дээр одоо ингээд үзэгний саваа тавьсан байжгаад яаж хэрхэн үзэгний савын дотроос би та бүхэнд хичээл дээрээсээ ингээд одоо хулгаагаар юм идэж болох аргыг зааж өгье. За ямар ч байсан бид бүхэн мэдээж ингээд үзэг харантайгаа ингээд энэ дотор ингээд хийгээл байж шүү дээ. Ингээд бид бүхэнд ийм амттан хэрэгтэй. Энийг энчэнэ ингээд тогтоочно. Бүр амар төгс тогтдог. За янзино хаваско классик одоо энэ араа ингээд харагдахгүй. Вау. Йой. За ямар ч зүйл ингэж харагдана. Тэгээд энэ талаасаа бол ингэж харагдана. Ингээд бүр яг ингээд дотор нь амттан байхгүй юм шиг харагдаж байгаа сте. Шоколаданда дүрээл. Ингээд идэн заа. Энэс айгу хаваасаг. Үнэн хавааск санаа заяо. Бас айгу зэвэн байгаа сте. Ингээд нууцаар ингээд гэс гараа шургуулаад бичэнээс аваад шоколаданда дүрээл. Яасан багшаа? Яасан бэ? Энэ зүгээр үзэгний сав штэ багшаа. Энэ харалтаа. Тийм баас дээ гэл. Гүү. Заавал хичээл дээр хулгаагаар биш номын сан дотор мотороос ингээд тавиад идчихүүлээс үнэн бас дэгжин харагдчихаас дээ. Дэгжин. Вау. Одоо дараачийн бид бүхний хийж идэх амттан болохоор айгүй сонирхолтой. Бас айгүй нэг юм ур бүтээл нэг юм гарын ивдүү шаардсан юм заяа. За ямар ч эхлээ бүгдээрэнд нь шоколад хэрэгтэй. Шоколад. За ямар ч нэг юм шоколад бүгдээрээ бэлтгэх хэрэгтэй байгаа. За ингээд шоколадаа тойруулаад дөрвөн болонд нь ингээд ийм хан мөнгөлөг цаансаар босгох ёстой. Гэхдээ би мөнгөлөг цаас маань жоохон багдаад дөрвөн болонгийн нэг жигэд хан босгож чаддаггүй. Яаж нэг аятайхан дөрвөн болонтой болох вэ? Хар шоколадн дээрээ бүгдээрээ цагаан шоколад гойжуулах ёстой. Цагаан шоколад гойжуулж хагаад бүгдээрээ дээдлийн одоо яг нэг ийм замаасаг хар шоколадн дээрээ замаасаг татан заяа. Ямар ч тэнийг юм бэ? Энэ миний хамгийн гол бичлэгний маань хамгийн гол зүйлээс юм. Бүтлгүүд ч болохгүй шүү дээ. Хэвээ заваарсан юм болж байна доо. Шөнийн 1:46 одоо юу ч хийгээд байна тий. Ээж мэж минь үзчихвэл хүн сайн шүү. Ингээ бичлэгээ хийгээл амьдрал байгаа шүү. За ээжээ. За ерөнхийдөө бол дээдлийн ингэж цагаан өнгийн шоколадаар бүрээд тэг хөргөчөнд бүгдээрээ гэс хөлдөөх хэрэгтэй байгаа. За гэс хөлдөөчи. Жохон царай муутай л болчлоо да хайр юм. За одоо биднэрт болохоор юу хэрэгтэй? Желатин гэдэг лөө. Желатин буюу биднэрт нөгөө нэг зэлцэгнүүр гэдэг зүйл хийдэг юм хэрэгтэй заяо. За ямарсан бүгдээрэнд нэг бүтэн желатин. Тэгээ энэ дээрээсээ жоохон ус хийгээд тэгээ пэйчэнд 1 минут болгох хэрэгтэй.
Тээчэнд хийгээд ингээд 1 минут болгоод гаргаад ирлээ. Одоо биднэрт болохоор ийм усан будаг найруулдаг юм хэрэгтэй. Бидэнд ийм олон төрлийн өнгийн хүнсний будагнууд байна. Энэ дээрээ бүгдээрээ желатина ингэж гойжуулаад тэгээд ингээд өөр өнгийн хүнсний будагуудаар одоо энэ желатинуудаа өнгө оруулна гэсэн үг. Ямар ч байсан бүгднгийн найруулад иймэрхүү юмнууд хийлээ. Тэгээ одоо энийгээ бүгдээрээ хөлдөөгчөнд биш хөргөгчөнд нэг 5-10 минут хийгээ гаргаж ирэхэд болно. За нөгөө хөөхөн хөргөгчөнд хийсэн цэцэгнүүр маань айгүй хөөхөн царайлаг ингээд цэцэгнүүр орчиж заяа. My god, амар царайлаг болчих. Одоо бүгдээрээ нөгөө шоколад маань хөлтөж үгүй юу гэдгээ шалгацгаая. Энэ хараа ийм болчих. Одоо ерөнхийдөө бол эннийхээ дээрээс бүгдээрээ одоо яг энэ өнгийн юмнуудаа ингэж гой тавиад гуаш шиг харагдах хэрэгтэй заяа гуаш. Хөөе миний хийсэн нөгөө усан будаг чи ийм боллоо. Oh my god, энэ ямар ингээд нэг нь хуулраад унчаар ямар эргүү байх юм бэ? Усан будагнаасаа идэж үлцгээе. Усан будаг. Тайсон усан будаг идэх чинь. My god. Энэ зүгээр шоколад нь амтагдж гин, тэгээд усан үзэм амтагдж гин. Биш усан үзэм гэж балаарж гин. Шоколад тэгээд цэцэгнүүр хоёр нь бол амар гоё амтагдж гин. Яг нэг тийм онцгойлоод хэлэх хамтад ерөөсөө байхгүй зөө. Зүгээр яг хуу хичээлдээ одоо ийм авч явахын цаашийн гар уруу шууд ингээд заваарч чинь энэ бол зүгээр жоохон халтуурны юм болчлаа. Гэхдээ яг хуу сэтгэл гаргаж хийсэн юм ингээд эндээ би 10-аас 10 буюу 100-тай боллоо. Өнөөдрийн бүр хамгийн гол одоо хийх ёстой зүйл маань энэ байсан. Хамгийн гол бүтээгдэхүүн маань хамгийн гол хичээлийн идэх ёстой хичээлийн хэрэгсэл гойжодох юм. Нэг юм байсан. За дараачих нь болохоор ийм скотч ингээд тасалдаг скотч байгаа. Тэгээ бүгдээрээ энэ скотчийн дотор талынх нь скотчийг ингэж салгаж авангуудаа. Одоо тэр скотчны оронд одоо энэ бохоо сайхан хийж агаад хичээл дээрээ ингээд багшаа эн чи скотч штэ гэж хэлж агаад идэн гэсэн үг байхгүй юу? Эн чи юм ямби гэдэг лүү. Юу сони. Энэ скотч эн чи бүр гатуу юм биш штэ. Энэ ийшээ орохгүй юм шүү. Энэ ямар ямби эс юм бэ? Энэ эн чин зүгээр За боли энэ хударчлаа. Энийг иймэрхүү юм болж магадгүй арай өөр нэг чихэр авсан байсан. Тэрүүгээрээ бүгдээрээ туршиж үзцгээе. Энэ өстө хулх юм байна уу? Та нар энэ чихэрнээс битээ авч дээр ямар тэнийг юм бэ? Энэ үг нь гоё зөөлхөн богшиг юм болов уу гэж бодсон чинь. Энд чинь бүр чулуу юм ааш юм бэ? Бол хаяа цогаар яа. Нэг ийм чихэр би авсан. Одоо бүгдээрээ энэ чихрэл одоо аргалал яаж игээл скотчийг харагдуулнаа л гэсэн. Вау энэ болох гээд байна. Хөөх! Энэ үнэхээр төгс шүү. Зээж төгсрөх гээд юм шүү. My god. Guys энэ болчлоо. Багш яа энэ араа ингээд өнгийн скотч тэгэд ингээд бүгдээрээ ингээд чихрээ ингээд сайхан яаж агаад тэгэд энэ скотчныхоо энэ төмөрөн дээр зүгээр зулгаад идчихё болохгүй байна. Ингээд идэх боломжтой. Энэс айгу гоё арга байна. Тэгээ ингээд пенальтын дотор хийгээд аваа явсан ч болох юм байна. Жохон ийм сахар махар үрдгүүчгээр авах хэрэгтэй байна. Тэгвэл энэ сахар нүрээ ширээгээр дүүрэн заваарсан юм болчлоо. 10-аас 10 100-тай өгдөө. За хамгийн сүүлийнх нь болохоор бүгдээрээ шагшуургаар үзэг хийж идэх байгаа. Өөрийнх нь одоо саяны юм бичээнийг ингэж хугалж аваад ийм шоколадын үлдээн заяа. Тэмүүтээ бүгдээрэнд нь үзэг хэрэгтэй. Ямар ч байсан үзэгнийхээ гошууг урдталт нь ингэж хийгээд тэгээд ардталт нь үзэгнийхээ одоо бүксийг хийн заяа. За ингээд үзэг болж байгаа юм тий. Бүр яг үзэг шиг байгаа сте. Зүгээр л нэг юм жоохон царай муутай л болохоос үзэг байгаа сте. Яа болж байгаа сте. Энээс илүү яадын тийм сте. За тэнгуут одоо ингээд хичээл дээр ингээд зүгээр суучаад сайхан дээдлийнх нь ингээд бүксийг ингээд авч байгаа л за. За яадын уртлын гушууг нь авсан ч яадын. Хичээл ингээд бичиж байгаа шиг харагдаж байгаа. Тэс буцааж таглаа. Яасан багшаа? Яасан бэ? Хичээл хийж штэ нараа үзэг харагдаж гин үү? Хичээл шүү багшаа. Хичээл хийж гин. За саяны шагшуургийнхаа аргад болохоор би 10-аас 8 буюу 80-тай би өглөө. За ямар ч байсан саяны шагшуургын аргууд миний өнөөдрийн бичлэгийн хамгийн сүүлийн яг туршиж үзэх арга байсан. Би яг ямар бичлэг хийсдээ өөрөө ч мэдэхгүй нь ямар ч нэг юм холион бантгийн удаал холион бантгийн хотгаал нэг бичлэг хийлээ заяо. Хичээл дээрээ хэрхэн яаж нууцаар юм идэх вэ гэдэг бичлэг болчихвол эсвэл зүгээр амттангаар хэрхэн яаж хичээлийн хэрэгсэл хийж идэх вэ гэдэг бичлэг болчих. Үнэхээр мэдэхгүй энэ ямар ч байсан нэг учрыг нь олоод гарчхаа өгөх байх. Тэгээд
Бичлэгийн маань ямар ч гэсэн энэ хүртэл үзсэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ бичлэг маань ингээд энэ хүрээд өндөрлж байна. Ингээд концерт туслаа. Конец билмаа. Баярлалаа баяртай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. All my time I'm waiting you to answer the phone. Nothing seems to happen, but the last stage is gone. I hope